тэр хүнийг ингээл хүлээгээл одоо тийм хамгийн өрөвдөлтөө ингэдэг байхгүй автобуст ингээд явж байхаар ингээд нэг 30 40 орчим насны хүн ингээл над руу ингээл амар хараалаа ивэл би яна энэ миний аав биш юм биш үсттэй энэ хүн царай надтай адилхан байна уу тэр гэл амар хартаг. Тэгээд тэр чинь ингээд 18 9 жил ингээд явцсан. Тэнгүүч 10 наснаас эхлээд тэр чинь ингээд нөгөө гомдолчин цөхөрлөл болоод цөхөрлөл нь үзий адалт болоод харин тэгээ сүултээ ингээд өсөө хайна. Гэт ингээ хайчиж байгаа байхгүй. Тэгээ яг үнэндээ тэр чинь хайцсан биш заяа уучлаарай хайцсан биш зүгээр сэтгэлийнхаа хамгийн гүнд гомдол болгоод ингээд давтаад ингээд аваачаад хийгээд тийм хар авдалд аваачаа хийчихэж байгаа байхгүй. тийм төгдөө Тэр хар авдал чинь байж тээ тий. Цоочтой авдал чинь өдөр тутамдаа миний амьдралыг удирдна. Хамгийн зөв нь. Чи тэр цоошлоогүй. Хэмжээнд томрол миний амьдралыг удирдал. Тэгэл нөгөө яах вэ? Арай ингээд нөгөө энерги ингээл доошлол би чи депресд орчингож энерги унаал ирэнгүүт нөгөөдөл чинь бүр сайхан миний дээр гарч суугаад одоо чи ингээд дээ чи гэж үз тарал. Би л 18 таа аавыгаа оллол. Тэгэл олсон чинь тэгэл намайг амар хайрлаас зохим ингээл алж өгөх юм баг гэсэн чи өстой яг штэ. Тийм юм байхгүй штэ. Тэгээ би тэндээс эрэхтэй амар тэнийг юм байна даа л гэж бодсон аахгүй. Тэгэл би ингээл асуумаар санагдсан юмыг асууж чадахгүй нөгөө чи харахаар нөгөө амар олон жил үзий ядцсан гомдцсон харахаа уур салахгүй. Тэгээд уур үрээд байгаа чи яаж ярих вэ? Хиг ёг хийгээл нөгөө чинь бүр тэгээд сүлдээ яг тийм юм болцсон байсан. Тэгээд хишгээтэй яасан нөгөө хамаг асуудууд нь гарч ирээ. Би ингээд нөгөө аюугүй амтхандаа ингээл аюугүй олон жил ингээл ажиллаад нөгөө би та уучлалцсан тэр гэл яваад байсан ч ёстой. Харагдаач гэж өөдөөс ингээд нөгөө хар авдар ногоогоод гараад ирсэн чинь л тэгэл за ёстой. Тэгээ манай царна аюугүй нэг ярихад одоо хүртэл ингээл уйлж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгэл бас тийм юмнууд ингээл ярих болгонд ингээл гараа л эдгийг хөрхий. Тэгээд явж исэн чи дараа нь ээжээ асуудал сөхөөгцөө. Тэгээд ээжээ асуудал сөхөөгцөн гэсэн яасан гэсэн чи ээж намайг 4 настай өнгөрцөн. Тэгэл одоо нөгөө хаавтаа яг адилхан. Ингээл нэг юм ээжээ хайр дутагдсан хүн дээлхүүлсэн юм шиг тий. Одоо ээжтэй хүүхдүүдийг харахаар нөгөө байхгүй гэдгийг амар мэдэрдэг. Тэгээ би ингээд нэг 21 онд ингээд бясалгал хийгээ сууж исэн чинь яг ээжийг өнгөрсний дараах миний тэр мэдэрчсэн мэдрэмж яг ингээд ороод ирсэн аахгүй. Йоо ээжгүй хүүхэд бол амар хэцүү юм лээ. Би тэгээ тэн дээрээс ингээд өөрийгөө өөрөвдөд бүр амар уйлжсэн аахгүй. Тэгээ яг тэр мэдрэмжийг авахаар амар уйлмаар идэв. Тэгэхээр тэр нь ямар мэдрэмж өгдөг вэ гэхээр гойныг ээж хүн чи хүүхдийнхээ хувьд бүхэлдээ ертөнцийн байд юм л ялангуяа ингэ тийм жоохон тий юугаач мэдгүй тэгээ 4 настай хүүхэд нь юугаа мэдтiin юу ч мэдтгүй штэ хөрхий тэгэл ингээл амар аз жаргалтай ээжтэйг ингээл амьдэрчсэн чинь нэг л өдөр алга болцсон эзэж эргэж ирэхгүйгээр явцсан тэгээд явчингууд нь нөгөөтг чинь хүүхэд юу гэж боддог вэ гэхээр би сайн хүүхэд биш байсан болохоор намайг хаяад явчих